Хөтөлбөрийн 2 дугаар хэсэгт дэлхийн зах зээл, ялангуяа хөрөнгийн зах зээлүүд болон газрын төсний үн ямар байдалтай байгаа талаар та бүхэнд төлөвлөе. Хэдийгээр Америкийн нэгдсэн улсад хөрөнгийн зах зээлийн голлох хувьцаанууд буюу технологийн болон хиймэл оюуны хувьцаанууд маш өндөр өсөлтийг үзүүлж түүхэн дээд хэмжээнд хүрсэн боловч өнгөрсөн 7 өдрийн байдлаар буюу Иран болон Америкийн нэгдсэн улсын хилцээ мухардалд орсонтой холбоотойгоор дахин уналт үзүүлж эхэллээ. Стандарт Poor 500 индексийн 11 салбарын 9 нь өчигдрийн байдлаар уналттай байлаа. Энэ дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн хамгийн ихээр уналт үзүүлсэн нь инфляц хөөрсөн өнөөгийн нөхцөл байдалд айл өрхүүд хэрэглээгээ танаж эхэлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Мөн аж үйлдвэрийн нөхцөл байдлыг илтгэдэг Dow Jones индексийн үзүүлч гисэн 0.35%-аар буурсан байна. Үүний сацуу нефтийн үн $96 хүрч өсөд байна. Энэ дэлхийд даяар шатхуун бензиний үнийг хөөргөх, үнэтэй байлгах хүчин зүйл хിവэр байгааг илтгэж байна. Энэ бүх хөндлөлтийн давалгааг технологийн цөөн салбар сөрөн зогссон гэж хэлж болно. Тухайлбал Nvidia компани хувьцаа 4%-аар, Microsoft 2.55%-аар өссөн бол санхүү өдвөрлөгч Micron компани хувьцаа түүхэндээ анх удаа $1000 босхийг давсан. Тэгвэл хөрөнгө оруулагчид яагаад дайны эрсдлийг үл тоомсорлон технологи руу мөнгөө цутгасаар байна вэ? Энэ бол зүгээр нэг өөдрөг үзэл биш, харин сонголтгүй шахан байдалтай холбоотой. Хэрэв Иран ормозын хоолойг хаасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал эрчим хүчний үн өсөж дэлхийд даяар инфляц дахин тесрэнэ. Энэ нөхцөлд Америкийн нэгдсэн улсын төв банк эдийн засгаа дэмжих бус харин инфляцийг барихын тулд он дуусгаас өмнө бодлогын хүүгээ 0.25%-аар өсгөх магадлал нэлээд өндөр болоод байна. Тиймээс том сангууд инфляц болон нийлүүлэлтийн сүлжээний доголдолд өртөмтгий уламжлалт үйлдвэрлэлээс хөрөнгөө шууд татаж хиймэл оюун ухааны компаниудыг геополитикийн шок болон мөнгөний үнгүйдлээс өөрсдийгөө хамгаалах цорын ганц найдвартай эдийн засгийн цайз гэж харж байна.